Дараагийн мэдээг хүргэе. Үний өсөлт өдөр ирэх тусам иргэдийн амжиргааг туйлдуулсаар байна. За гэтэл төрийн байгууллагууд инфляцийн түвшин нэг оронтой тоонд байна хэмээн зарласаар байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа гишүүд шүүмжиллээ. Тэгвэл хүнсний барааны үн 2020 онтой харьцуулахад 94% өсчихөд байна. За мөн үйлчилгээний салбарын үн хан шинэ онд 17% нэмэгдэжээ. Өнгөрсөн 5 дугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 8.3%, Улаанбаатар хотод 9.4% байна. За тэгвэл засгийн газар энэ оны төгсгөл гэхэд инфляцийн түвшин 9.5% буюу эх 6 сарын хугацаанд бүх төрлийн үн ханшид ердөө 0.1% өөрчлөлт гарна гэж хэд өөдрөгөөр төсөөлжээ. Цаашлаад 2026 онд инфляцийг 7% барина гэж тооцсон байна. За гэтэл 2026 оноос ус, дулаан, цэвэр бохир ус гээд суур дэд бүтцийн бүх зардлуудыг өсгөхөөр болсон. Энэ нөхцөлд дээрх эдийн засгийн тооцооллууд ямар ч ихтгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Хоёр оронтой дор оны эцэс гэхэд бол инфляц орно. Зүгээр бизнес эрхлэгчид өнөөдөр ард иргэд бол бүгдээрээ 10% айл эрт гарчихсан юмны үн гэдгийг бол захын дэлгүүрийн худалдагч хэлж байгаа. Тэгээд өсвөн алдагдaltaй гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нь одоо бууралттай гэж одоо тооцсон мөртлөө инфляц нь ингээд буураа цаашаа явна гэж тооцсон байх. Энэ ямар учиртай юм бэ? Гаргаж байгаа албан ёсны тоон дээр бол засгийн газар бол ямар нэг яамны зүгээс нөлөөлөх боломжгүй. Тэр 431 төрлийн бараан дундаас аль нэг хэсэг нь ч юм уу нэмэгдэх тийм тоон үзүүлэлтүүд нь бол ард иргэдийн хувьд энэ өндөр өсөлттэй байна гэдэг тооноор ярих бүрэн боломжтой байгаа. 20 оны ихэнхдээ одоо өнөөдрийн үнийн түвшинг хариулах юм бол ерөнхий инфляц буюу ерөнхий үнийн өсөлт 58% өсөлттэй. За энэ дотор хамгийн их өсөлттэй нь бол одоо хүнсний бүлэг байгаа. Бараг 2 дахин буюу 94% өсөлттэй явж байгаа. Хэрвээ бид нар инфляцийг болгож чадахгүй маань тэгвэл энэ дээр ингээд 10, 11, 12 гэж тавьчих болно. Тэгэхээр ямар ч хариуцлага байхгүй болно. Өнгөрсөн жилүүдэд инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгасан тухай тоон мэдээллүүдийг танилцуулж ирсэн ч бодит байдал дээр иргэн бүрийн өдөр тутмын амьдралд мэдрэгдэж буй хүнсний бүлгийн үн аль хэдийн 2 дахин нэмэгдчихэд байна. Цаашид Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал улам бүр хүндрэх төлөвтэй байгаа. Энэ нөхцөлд мөрөөдлийн тоо танилцуулж албан тушаалаа арга зах бус биелүүлэх боломжтой бодлого зорилтыг дэвшүүлэх шаардлагатай байна.